Amazon уу? Намаа Кимулан гэдэг. Би багаас амтнд ижсэн. Амтнд маш их хайртай. За тэгээ 2019 оны хавар машин дээрээсэн хаскі осноос хойш боломжоор ингээм амт туслаа явж байгаа хүн байна. За тэгээд хаягдсан, харгалзах хөнгөө, өвчтөө ийм амттай бас өөрөө ингээд тижээг явдаг. Өнөө хажуугаар бас Монгол банхраа тижээдэг. Монгол банхартай аягүй хайртай хүн байна. За тэрний дараа болохоор энийг өөртөө сууж байгаа нөхөр байна. Энэ болохоор манай гэрийн ойролцоох дэлгүүрийн үүд сахиж амьдардаг байсан. Тэгээд нөгөө нэг манай найз залуу энэ түүний талаар надад хэлсэн. Энэ тийм нэг муурай илээ. Би гэртээ авчиж хооллцоод буцаага тавьсан гэд хэлжсэн. Тэгээд за би ч бараг дараа нь таарах юм байна да гэж хэлсэн чи яг л дараа нэг дэлгүүр өртөд таарсан. За тэгээд таарчаад ялч тухайд аюу олон амттай хариуц авч байгаа, амжилуулж байгаа асуудал ихтэйсэн болохоор тэгэхээр гэртээ авчих боломж байгаагүй. Гэхдээ чи хэрвээ ингээд дахиж надтай ингээд тааруул би чамайг заавал гэртээ авчирнаа гэж амлалт өгөөд хоолцоод буцаага тавиасан. Тэгсэн чинь амин хөөх яг дараагийн дэлгүүр оролтон дээр таарсан. Тэмүүтэл ингээд таарчаад харт би ингээ холоос ингээ харчаад нааш гэстэй бартаггүйгээ түрээдсэн өөр аим хөөх. Би тэр үед ингээ бичлэг хийж аваа хөтэй аим харцдаг. За энэ маань болохоор Вика маань өөр хамтан уртлынхаа хөлийг тайруулсан. Яагаад гэвэл уртлынх нь хөл нь бүр муудаад, харлаад, өтөн бариулаад ямар ч авралгүй болсон байсан. Тэгээ юу ч айгүй алгын чинийхэн амтан байхдаа болцсон. Гэхдээ сайн амч нарын ачаар айгүй хүн таваг хаглаа даваад гадарсан байгаа. Тэгээ өөрөө асарчаад тэгээ өөрөө тичээсэн. Ийм нэг амтан байна. Тэмээ Викажга. За миний өдөр тутмын амьдрал гэвэл би чин 10-аад нохотой яг одоо яг өөрийн нэр дээрх төрөмөртэй байгаа. Тэгээ тэрнээс гадна нөгөө нэг яг аварч байгаа амттай бас гэртээ байнга авчирдаг, явуулдаг, гэр бүлтэй болгодог, өөрөө асардаг. Тэгдэг болохоор тэгээ нөгөө нэг асгаанууд бол их хийгддэг. Эдрийг хооллож унтахаас гадна өвчтөй асаргаатай амтан бол тос зүрхт ч юм уу, тус олонцоодаг ч юм уу, эмийн өгдөг ч юм уу те. Өглөө босоод ажилдаа явахаас өмнө зарим нь гаргаж бие суулган дивж суулаад хооллоод гэх мэтчлэр нь бол өглөө босоод хийн ажилласаа ирчил басал хийн. Энийтэйг бол маш их цагийг өнгөрүүлдэг. Тэгээ өөрөө ч нэндээ би аягүй дуртай байт юм уу? Би нэг тийм нэг бусдыг ингэж асраад, тооглоод ингэж хайрлах дуртай төрлийн хүн юм шиг байна. Тэгээд энийтэйгээ хараад энэндээ бол аягүй дуртай байдаг. Амралтын өдөр бол уулын гарахыг зорьдог. Олон том нухадтай учраас энэ нухтыг бас энэ бүгдийг нь хөдөлгөөнд оруулах те. Агаар салхин гарах хэрэгцээ их байдаг учраас ээлжлээд уулын гардаг. Тэг ялчгүй дагаад ингээд алхаад байхаар илүү бас суугаа ажил хийдэг өнөө өвчтсөн айгуугаа нэмэртэй битдэг. Олон нухадтай, олон амттай болохоор хөвгчлөлтөй зүйлс их тохиолдно. Өнгөрсөн 100 капит 2-ыг ажилдаа байх хооронд манай эдийн нэг 2-3 хачаас гараа авчиж ээж ингээ дууцсан ч өстой ээжиг өстой нэр өстой юм чинээ санаагүй шууд гараа тавьсан гэж байгаа. Гэсэн чинь манай дүү жигүүр гэдэг дүү маань одоо тэр үчинд 7 настай байсан. Өстой хөөх амт ингээд нөгөө үчид ингээд алчнаал басал аваа хоол авчиж байгаа штэ. Тэгсэн чинь араас нь дагаж яваад тэмүүлээ нэг хүзүүч өдөр бид чинь зөөлөгдгөө. Яг л ингээ байгаагаар нэгэ байлгачдаг болохоор хүзүүч өдөр байгаагүй. Татад чангаах юм байгаагүй. Жохон юм болохоор хөтлөгөө авч гарна гэж мэдгүй. Тэгсэн чинь хөөхөн амтаа чихнээсэн бүр ингээд зулгаасаар агаад 3 нохоогоо олж ирсэн байгаа. Тэгээ өглөө нь ингээд усанд орцсон байсан өгч чинь бүр нэг хацар мацар нөө мөр ингээд шавхаалтай доорж ирсэн гэсэн. Одоо сүүл үед бол бүр аим олон амттай болцсон үед болохоор нэг тийм амар олон өнөөр олдчихсан бол байхгүй. Гэтэ ер нь бол ингээл ажилласаа ирээд ингээл хүрээд ингүүт ингээл мяавалтал хурж ирэл би ингээд одоо муур олны хай бас нэг тийм амар нохоо шиг тийм
сэтгэл хөдлөл өндөртэй амтан биш шүү дээ, тэ. Гэтээ тэнгууд ингээл орон дээрээ ингээл хэвтгүү бүгдээр ингээл тойрж ирч хөвтөж тэ. Одоо энэ түрүү харж байгаа байлгаж байгаа Купер хүртэл ингээ ороо тэрнгүүл ингээл хуцаж муцаал. Том нохот зайр хуцдаг. Ингээл хуцаад эхлэнгүүт манай эзэн ирсэн байсан юм шүү дээ. Тэгэл ингээл хартаа салахгүй ингээл чаваас ингээл дагуулж бүр байдгаараа хараал. Айгу хөөрхөн бас өрөвдмөр чигнэр шиг. За энэ бол миний аварсан амттайхаа тухай бичдэг дэвтэр. Яг нэг машин дээрсэн хаски олсон гэдээс хойш тэр хаскигаас эхлээд энэ дэвтэр дээр тэмдэглэл явж байгаа. Тэгээ саяхан бас нөгөө шинжилээд сүүл бичээг байсан амттай бичсэн чинь амар хөрхөн аварсан амттай маань тоо 300 тавцсан байсан. Энэ уус ингээд хажууд ингээд эрүүл сар бол байгаа нь бол хамгийн ад жаргалтай явдал. Олон ч ингээд үйл явдал харсан ингээд хэцүү зүйл тохиолдож байгаа зөндөө харсан. Ингээл бас аврамаар ингээд маш их сэтгэл зүрх гаргаж зорж холоос өдөрнөөс авчруулад ч юм уу те. Айгүй сэтгэл зүрх гаргаад ингээд аврахыг хичээсэн чинь ингээд хүнд өвчтөй байгаа таварч чадахгүй байх тохиолдол маш их байдаг. Тийм болохоор ингээд хажууд ингээ эрүүл сар бол байгаа нь хэрэг гоё. Тэгэл энэ чинь тийм их айгу гоё нэрхтэй. Тэгэл хажууд байгаа нэг хөөрхөн нийтдээ тэгэл гэр мөртөө л хөвчлэн энэ идэглэр чи нээлтэж хөгжилтөж байгаа юм чаа. За амтнд жигч тийчээгээ сонирхож байгаа хүмүүстээ бол айгу хариуцлагатай бас сэтгэлээ сандаасай гэж хүсэж байна. Инновашнтэй хамтдаа жаргалтай.